Сайд асан гээд яг хоо 41 гишүүнийхээ саналыг бол хүндэтгэж байгаа гэж би хэлсэн те. Төвшин гишүүнтэй ч өргөн барихаас өмнө бол уулзаж надаас бас зөвлөгөө санал бол авсан. Тэгээ би нэг энэ 3 залтаас нь бол анхны 4 залт байсан, нэг нь бол хасагдсан, 3 залтаас нь би нэгийг л үндсэндээ дэмжиж байна буюу ажил олгогчийн зүгөөс одоо төлж байгаа шимтгэлийн буюу бодогдож байгаа цалингийн хязгаарлалтыг ажилтнтай адилтгах буюу одоо хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй хязгаарлалтыг бол би дэмжиж байна гэдгийг илэрхийлсэн. За нөгөө хоёр заалт нь бол 2004 болон 2008 оноос хэрэгжиж байгаа заалт одоо энэ зарчмыг бол өөрчлөх гэж байгаа энэ заалтуудыг бол яагаад болгоомжтой авч үзэх ёстой вэ гэдгийг бол би хэлсэн. За ажил олгогчийн зүгээс байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр зүгээр одоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулад яваад байх эрсдэлтэй. Одоо хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр зөвхөн хүн ажиллаулаад байх ийм эрсдэлтэй. Тэгээ энэ нь яагаад вэ гэхээр шимтгэл төлөхгүй байх тал дээр нэг талдаа бол анхаарч байна. За нөгөө талдаа ажилтны эрсдэлд орохлоор, лист тогтоолохлоор, декретээ авахлаар, за одоо осолд ороод хөдөлмөрийн чадвараа алдахлаар нийгмийн хамгааллын тал нь бол огт зохицуулагдаагүй байдаг учраас энэ бол эрсдэлтэй. Ийм учраас хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаатай адилхан байх ёстой. Ийм зохицуулалт 2004 оноос хойш явж ирсэн. Энийг эвдэх гэж байна. За хоёр дахь нь болохоор унаа, бусад одоо хоол, байр, орон сууц, даатгал гээд цалин хөлсөө нэмэхгүй, үндсэн цалингаа нэмэхгүй бусад олгороороо улам нэмээд явах ийм эрсдэлтэй. Тэгэхээр цалин хөдлөхгүй эргээд одоо нэг өөр зохицуулалтаар шимтгэлээс одоо зугтаж ийм одоо нөхцөл байдал үүснэ. Эн чинь давхар одоо эрсдэл үүсгэнэ гэдгийг бол хэлсэн. За манай нийгмийн даатгалын тогтолцоо бол хуваарлалтын тогтолцоон дээр явж байгаа. Одоо нэг хагас хуримтлалын тогтолцоороо дүнгэж шилжээд эхэлж байна. Хуваарлалтын тогтолцоо гэдэг маань юу юм бэ гэхээр өнөөдөр шимтгэл төлж байгаа хүмүүсийн одоо энэ сангаас өнөөдөр тэтгэр авж байгаа хүмүүсийн тэтгэр тэтгэмж нь олгогдож байдаг. За тэгэхээр орлого тал нь буурах юм бол жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулаад 6% нэмэгдүүлэх энэ одоо бодлого маань бол хэрэгжихэд хүндрэлтэй. За хагас хуримтлалын тогтолцоонд одоо баг багаар орж ирж байгаа гэж байна те. Тэгэхээр шимтгэл тэтгэр тооцоход хүртэл одоо энэ хуваарлалтын тогтолцоон дээрээ 60 оноос 79 оны хооронд төрсэн хүмүүс хоёр боломжтой. Нэг нь хуваарлалтын тогтолцоогоор одоо цалин хөлсний суурьтай бодолт хийлгэх буюу сүүлийн 5 жилийн дундчийг авч үзэж байгаад нэг сард одоо оногдох цалингаас тэтгэврийн 40 одоо тухайн цалингийн 45%-аар тэтгэвэр нь тогтоологддог. За 79 оноос хойш төрсэн хүмүүс бол ямар ч сонголтгүй буюу яг энэ хуримтлалын тогтолцоон дээр суурилж тэтгэврээ тогтоологно. Та хэдий хэмжээний мөнгө одоо энэ санд төвлөрүүлсэн байна уу? Түүнээсээ цаашид одоо амьдрах магадлал нэг сард нэг жилд нь ногдох одоо энэ сарын одоо энэ тэтгэмж нь онлынхаа хувьд одоо томьёололоор бодогдоод тэгээд одоо тэтгэвэр нь тогтоогддог ийм одоо онол байгаа тийм. Тэгэхээр аль аль талдаа сөрөг талтай. За өнөөдөр хуваарлалтын тогтолцоон дээр цалин хөлс нь буураад ирэхлээр цалин хөлснөөс нь эргээд бодогдож байгаа тэтгэврийн хэмжээнд буурж орж ирнэ. Нэг тийм үү. Хуваарлалтын тогтолцоон дээр суурилж байгаа нь. За хуримтлалын тогтолцоон дээр суурилж байгаа буюу 79 оноос хойш төрсэн хүмүүс төлж байгаа шимтгэлийн хувь нь хэмжээнд буураад ирэхлээр тэр хэмжээгээр дахиад одоо тэтгэр тэтгэмжинд буурнаа. За өнөөдөр тэтгэр тэтгэмж тогтоолгох, тэтгэр биш тэтгэмж тогтоолгох одоо хүмүүстээр декрет, лист, хөдөлмөрийн чадвар гих зэрэг бүх асуудлууд нь буюу олголт дээр нь бодогдож байгаа цалин хөлс бүтцэн буурж орж ирэх учраас мөнгө нь ч гэсэн багаснаа, буурнаа гэсэн үг. Тэгэхээр зөвхөн аж ахуй нэгж байгууллагуудад гой сайхныг ярьчихад ажилтны талаас хүн талаас буурна гэдэг сөрөг талын За банзрагчийн төвшин гишүүн хариулт өгье. За баярлалаа. За энэ нийгмийн даатгалын нэмэлт ерөнхий хууль өөрчлөлт оруулах гэж байгаа зүйл бол 3хан зүйл заалтаас бүрдэж байгаа. Нэгдүгээр зүйл заалтын ерөнхий агуулга бол иргэний хуулиар бизнес эрхэлж байгаа хувь хүнийхээ нэр дээр эрхэлж байгаа орлогоос хоёр талаас нь нийгмийн даатгалыг албан журмаар авахаа болио гэж байгаа. Нэг ёсондоо бол одоо байгууллага дээр хөлсөөр ажиллах гэрээ бусдаар гүйцэтгэх ажил гэдэг бол нөгөө талдаа хувь хүн байдаг. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт чангарч эхэлснээрээ иргэн хүн ямар нэгэн одоо хөдөлмөр эрхлэхэд тэр нь орлого нь байдаг. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээ гэдэг чинь нөгөө иргэн хүнийхээ хувьд одоо иргэний хуулиар зохицуулсан гэрээ байгаад байгаа учраас энэ төрлийн бүх гэрээний орлогоос
Хоёр талаас нь албан журмаар нийгмийн даатгал 10% авчихлаар энэ орлого нь боломж байхгүй. Одоо үүний чинь дараа хүн амын орлогын албан дотор 10% суудах чинь. Угаасаа энэ иргэний орлогын чинь бол бизнесийн орлого нь гэж үзэж байгаа учраас хамгийн өндөр татвараар буюу 10% орлого нэг талаас харахад ногдуулаад байгаа. Гэтэл нөгөө талаас нь энэ бол хөдөлмөрийн хөлстэй адилтгаж 10%-аар хоёр талаас 20% суудах байгаа. Тэгэхээр дэлхийд чинь жишг байхгүй, орлогоосоо дахиад нөөтийг оролцуулах юм бол 40% төлөөд амьдрдаг бизнес байхгүй. Энэний муу үр дагавар нь юу болж байгаа вэ гэхээр Монгол хүнийхээ нэрээрээ одоо иргэний гэрээ байгуулад бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж байгаа юм аа. Энэ хүмүүсийг яаж нийгмийн даатгалд хамруулж болох вэ гэдэг бодлого бол зөв. Тэгэхээр энэ иргэний хуулиас нь авахын болчих. Хөдөлмөрийн чин чанартай харилцаануудаас нийгмийн даатгалыг яг авдгаараа авна. Энэ талаар ерөөсөө огт хөндөөгүй. Ингэснээр нийгмийн даатгалын албан журам болвол ялангуяа энэ хоёр талаас ажил олгогч ажилтнаас авдагч юм бол зөвхөн хөдөлмөрийн харилцаан дээр байя гэдэг эрх зүй нэг талаа зохицуулчих байгаа. За нөгөө иргэний хуулиар зохицуулж байгаа хүмүүсийг яаж нийгмийн одоо энэ хамгаалалд оруулж ирэх вэ гэхээр орлогод нь таарсан бүтээгдэхүүнүүд хийдэг. Жишээлбэл Англи, Солонгос зэрэг улсууд одоо өнөөдөр юу хийж гэнэ вэ гэхээр жилдээ нэг удаа тайлан гаргаад сар болгон байнгын одоо даатгалуудыг төлөө явж идэг. Ингэж орлогод нь таарсан юм хийхгүй бол орлогоос нь ажилтан бишээр ингээд авчихлаар эн чинь бол энэ бизнесүүдийг эдийн засгийн хувьд сэргэх боломжгүй болгочоод байна гэж ингэж хэлж байгаа. За хоёрдугаар ариун зэ гишүүний хэлсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахад зугтаана гэдэг ингэж яриад байгаа. Тэгэхээр манай хөдөлмөрийн тухай хуулийн 41-ийн 3 дээр нэг ийм агуулга байгаа. Ажил олгогч ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 41-4-1-15 заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь харилцаа нь хөдөлмөрийн эрхлэлтийн шинжийг агуулсан байвал түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан тооцно гэж байгаа. Нэг ёсондоо хөдөлмөрийн шин чанартай гэрээ байгуулсан энэ тохиолдолд түүнийг өөр гэрээ байгуулахыг хориглоно. Манай хуулийн төсөл дээр ч гэсэн ийм Заагүйцээж хариулъя төвшин гишүүн 1 минут. Нэмэлт одоо ийм төрлийн гэрээ байгуулсан бол энэ нийгмийн даатгалын нөхөн төлөвлөнө гэж ингээд заачиж байгаа. Тийм учраас бизнесийн орлогоос нь авах байлаа. За 3 дугаар ариун зэ гишүүний хэлсэн тэр хуваарлалтаас хуримтлалын зарчим руу шилжиж гэж байгаа. Энэ бол нэг талдаа зөв зарчим. Одоо энэ хүмүүс бизнесийнхээ орлогоос хоёр талаас нь 20% суутгаад энэ дээрээ хуримтлал үүснэ гэдэг байгаа боловч энэ орлогууд ихэвчлэн цаг хугацааны шин чанартай. Зарим нь жилдээ 1 удаа, жилдээ 2 удаа гэрээ байгуулах юм орлогын шин чанартай байгаа. Энэ нь өөрөө нөгөө тогтвортой байдлыг хангаж чадахгүй учраас нийгмийн хамгааллыг бүрэн хангаж чадахгүй байгаа. Тийм учраас энэ өөрөө ялангуяа энэ 79 оноос хойш хуримтлалын одоо тэтгэврийн тооцоолоод үзэхлээр бол өмнөх төр цалин суурьтаагаас хамаагүй бага гарч байгаа. Одоо ч гэсэн тооцоолын аргачлалууд нь. Тэгэхээр энэ аргачлалууд дээр бид нар анхаарах хэрэгтэй байгаа бах. Ер нь бол энэ хүмүүсийг тогтвортой, тасралтгүй нийгмийн даатгалыг төлөвлөдөг ийм тогтолцоог нэг талаас нь төлөвлөдөг байж ажилтаа орлого. За засгийн газрын ажлын хэсгээс нэмж хариулах санал байвал гараа өргөөрэй ажлын хэсгийн гишүүд. За аюуши ариун зэ гишүүн тодруулж суй. Яг татвар тэгээд нийгмийн даатгалын шимтгэл хоёрыг хольж хутгаад байгаа байхгүй юу? Татвар бол татвар тусдаа явдгаараа явах ёстой. Нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын харилцаа гэдэг чинь нийгмийн хамгаалал байхгүй. За яг одоо ингээд хилцээд баталдаг вэ, үгүй вэ? Ямар ч байсан өгөх мессеж нь юу вэ гэхлээр аж ахуй нэгж байгууллага талдаа л ашигтай юмыг яриад байгаа болохоос биш ажилтны талдаа өнөөдөр тэтгэмж авч байгаа хүмүүсийн талдаа ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг огт ярихгүй нийгмийн PR хийгээд эрэг оноо аваад байгаа байхгүй да. Энэ дээр би бухимдаад байгаа юм. Сөрөг талыг огт ярихгүй. Эн чинь өнөөдөр болон маргааш ч гэсэн сөрөг нөлөөлөлтөй. Хууль тогтоомжийн тухай хуулийн дээр ч гэсэн ийм томоохон асуудлуудыг засгийн газар л оруулж ирэх ёстой гэдэг дээр би бол байр сууриа илэрхийлж ирсэн байхгүй да. Энэ бол ердөөсөө маш чухал. Энэ дээр ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Өргөн барих хуулийн дээр ямар одоо бас боломж байгаа вэ гэдэг дээр мөнх цул даргаыг. За тодруулж асуусан асуултанд төвшин гишүүн эхлээд хариулъя. Нэмж засгийн газрын байр суурийг илэрхийлж хариултыг нийгмийн даатгалыг юу лээ? Төрийн нарийн бичгийн дарга мөнх цул хариулт өгнө. Төвшин гишүүнд микрофон өгье.
За нэгдүгээрт хөдөлмөрийн хуулийн тухай харилцаа буюу ажилтан ажил олгогчийн асуудал бол яг энэ албан журмын нийгмийн даатгал дээр явдгаараа явнаа. Энэ асуудал огт өндөгдөөгүй. Иргэний хуулийн харилцаанууд бол ажилтан ажил олгогчийн харилцаа биш. Энэ хууль дээр байгаа. Энэ бол ерөөсөө тэр өмгөөллийн хөлсөөр ажил гүйцэтгэх буюу иргэний хуулийн бизнесийн орлого нь. Энийг яагаад бизнесийн орлого гэж тодорхойлоод байна вэ гэхээр татврын хувь 10% авахаараа. Татвар талаас харахаараа энэ бол та нарын үйл ажиллагааны орлого юм аа гэд 10% харцдаг. Нийгмийн даатгал авах болохоор ажилтан ажил олгогчийн харилцааг тодорхойлж чадаагаар энэ буруу тодорхойлоод байгаа байхгүй юу? Эндээс бол нийгмийн даатгалыг нэг талаас нь тэгээд өөрөөр нь сайн дураар тасралтгүй төлөвлөх тогтолцоог хөгжүүлнэ үгээс биш энэ иргэний хуулийн харилцаанууд бол ерөөсөө хөдөлмөрийн ажилтан олгогчийн харилцаа биш юм шүү гэдгийг нэгдүгürt хэлье. Хоёрдугаарт энэ гурван заалтын эдийн засгийн тооцоо 2024 оны хамгийн өндөр хөвжингээрээ тооцоход 300 орчим тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын санг бууруулж байгаа буюу нийгмийн За 3 дугаар энэ дэр. Алуу байнгын орон дарга байж. Лутагийн инх насан дарга засгийн газрын ажлын хэсгийг байнгын ороо яагаад дуудсан талаараа та тайлбар өгдөө. Байнгын ороо дуудаж ирсэн байлээ. Дутаагийн инх насан гишүүний микрофоныг өгье. Хэлэлцээд эхэлсэн үед ажлын сэдвэртэй дургуй дундаа. Хэрвээ Энэ заавчтай. За таарч. байнгын хороо дуудсан биш хэрвээ ажлын хэсгээс засгаас тодруулах юм байвал ажлын хэсэг хариулж болно. Засгийн газар болол хийж болно. Ажлын хэсгээс хэрвээ гишүүн төвшин болон ажлын хэсгээс асуух бол Хэлц хэсгээр наач байхгүй. Наач юм биш анхны хэлцүүлэг дээр байдаг. Анхны хэлцүүлэг дээр байна. Анхны хэлцүүлэг шал ондоо. Тий, анхны Та хэлцүүлэг. нар ер нь үү шүү дээ. Одоо та нар байр суурь илэрсэн одоо дугуй болцгаа. Энэ За. асуу. Та За бүжээ гишүүн. Дэгийн тухай хуулиараа энэ өөрөө бас боломжтой зүйл гэж манай энэ байнгын ороо өөрөө үзээд ажлын хэсэг оруулж ирсэн байлээ. За 3 дугаар энэ дэр. За, Ариун зэ гишүүний асуултанд тодруулганд хариулт өгье. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнх зүйл. За, энэ хуулийн нийгмийн даатгалын харилцаанд 3 тал оролцдог. Ажил олгогч, даатгуулагч, төр. Оруулж байгаа хувь нэмэр, төр, ажил олгогч, даатгуулагч энэ тэнцүү хувь нэмэр оруулдаг. 5.8 их найт төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлдэг. 2.8 их найдыг ажил олгогч, 2.7-г даатгуулагч, 1.4 их найдыг төрөөс төлж байгаа. За, шимтгэлийн орлогыг өөрчлөх тохиолдолд даатгуулагчийн тэтгэврийн хэмжээнд гарах нөлөөллийг зайлшгүй тооцох ёстой. Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж байгаа цалин хүсний бүрэлдэхүүнийг нэгдлийн санаачлагаар автоматар бууруулах тохиолдолд тэтгэврт гаргахаар бэлтгэгдэж байгаа хүний дундаж цалин хүс буурнаа. Тухайлбал өдөрт 20,000 төгрөгийн хоол унаа. За гүйцээж хариулъя. Тухайлбал өдөрт Улаанбаатар хотын жишгээр 20,000 төгрөгийн хоол унааны зардлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж цалин хүсний бүрэлдэхүүнээс хасах тохиолдолд за нэг даатгуулагчийн тэтгэвэр 230 орчим мянган төгрөгөөр бууруулах энгийн тооцоол байна. За энэ тэтгэврт гарахаар бэлтгэж байгаа хүмүүсийн хувьд бол бас хугацааны хувьд бол нэлээд тулгуу. Тийм учраас өргөн барьсан хувилбар дээр нэлээд хууль эрх зүйн зохицуулт хийх ёстой. Нөгөө талаасаа хөлсөөр ажиллах гэрээ иргэний хууль Монгол улсын 2002 онд батлагдсан Германы хуулиас их авсан хөлсөөр ажиллах гэрээ хөдөлмөрийн гэрээний хооронд ялгаа маш бага. Иргэний хуулийн зохицуулт бүдэг зохицуулсан. Энэ мөн ажил хөл хийснийхаа төлөө хөдөлмөрт нь ногдох хөлс байдаг. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээн дээр цалин хүсний бүрэлдэхүүн бас давхар орж ирдэг. Ийм зохицуулт бас байдаг. За дахин тодруулж асууя Ариун зэ гишүүн. Би
Би тодруулаг гэхээсээ илүүтэй зүгээр нэг үг хэлчихье да. Ер нь альва ийм одоо маш олон хүний аж амьдралтай холбоотой асуудал төр популярлтын хувь шинжтэй юмнууд байж болдоггүй байхгүй. Пүрдэрж гишүүний өнгөрсөн парламентын үед хийсэн 7 жилийн дунджийг 5 жил болгоно гэж ярьсан энэ асуудал бол сан дээр маш их ачаалал үүсгэхээс гадна шудраг бус байдлыг улам гааруулсан. Тэр одоо энэ асуудал дээр ийм маш чухал асуудал дээр мэрэгжлийн яам, мэрэгжлийн байнгын хороо, тухайн одоо олон улсын валютын сан, олон улсын байгууллагууд бүхий л тал дээр нь яг энэ онолынх нь хувьд, шинжлэх ухааных нь хувьд тогтсон суурьаар нь явахгүй бол энэ өөрөө маш их эрсдлийг үүсгэдэг байхгүй да. Тэгээд одоо яг 41 гишүүний саналыг нь бол хүндэтгэж байна гэж би хэлээд байгаа шүү дээ. Яадагч байсан бэ? Нийгмийн даатгалын одоо энэ ач холбогдлыг маш сайн судлаж, бас маш сайн болгоомжтой хандахгүй